бүгдээрээ композит буюу дундчлалт гэдэг хичээл авч. За бид өмнө дрил хоолндоо энэ дисплей стайл хийгээд өнгөөр ялгаж өгсөн байгаа. За одоо бид нар композит хийн. За энэ композит маань яг хийж байгаа юм бэ гэхээр бид нар агуулга дундчилж өгөх шаардлагатай болно. Энд их агуулга байна, бага агуулга байна. Тэдгээрийг дундчилж ерөнхий хөдрийн биднийхээ төсөөллийг авах хэрэгтэй байна. За инként бол бид нар database менюны композит гэсэн меню дотроос setup options гэдэг рүү орно. За энийг сонгосноор энэ compositing options гэсэн биднэрт харилцах цонх гарч ирдэг. За энэ composite fields гэдэг дээр бид нар composite table маань мэдээж асыгаар хийн. Composite маань throw буюу асын ашигт малтнал маань байна. За table дээр бид нар асыг сонгож өгөх нь field дээр нь throw сонгож. За ингэснээр энэ хөснөгтөнд өөр бид нарт өөрчлөх юм байна. За display options minimum wine width гэдэг маань бидний олборлолтын зузаан. За энийг бид нар хоёроор авъя. За мэдээж бид нар down хоол гэдгийг сонгож өгөх хэрэгтэй болно. За assay throw энэ маань хэвээрээ cut off захын агуулга маань 0.5-аар таслах нь бид нар авах. За type-ийг бид нар hide bound гэдгийг сонгож өгвөл highlight дээр өнгө өгөх нь. Энд бол дурын өнгө өгж болно. За ингэснээр өөр зүйл бас өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. За энд бид нар энэ олборлолтын хамгийн бага зузааныг бид нар тааруулж өгөх нь, cut off хийж өгөх нь, typing сонгоод өнгийн сонгож өгөх нь. За composite code leg. За энэ маань бас ерөнхийдөө position аль талтай харагдах вэ гэдгийг биднэрт одоо тиймэрхүү нөгөө байрлал болон одоо алхам заасан юм table байгаа. Гэхдээ энэ дээр бид нар нэмэлт өөрчлөлт оруулах нэг шаардлага байхгүй. Энийг зүгээр apply. За ингэ дахин apply дарсны дараа за одоо бид нар одоо composite хийн. За инként бол бид нар composite хийснээс by grade constraint гэдгээр нь constraint. Энэ биднэрт илүү амархан. За бид нар constraint хийн. За энэ by grade constraint гэдгийг сонгосноор бидэнд за composite by grade гэсэн цонх гарч ирж байна. За энэ table name дээр мэдээж бид нар асыг сонгож өгсөн байх шаардлагатай. Simple field гэдэг бид нар throw зааж өгнө. Weight field гэдэг дээр бид нар мөн throw зааж өгч. За энэ minimum grade гэдэг маань захын агуулга. За энийг бид нар мэдээж 0.5 гэж өгөх юм. Minimum composite гэдэг маань хамгийн бага хооронд нь нийлүүлэх одоо агуулгын хэмжээ гэж байна. Энийг бид нар хоёроор зааж өгье. Бүр бага агуулгуудыг хооронд нь internal dilution гэдэг маань дотоод шингээлтийн хамгийн их утга гэж байна. За бид нар 15-аар өгье. За энэ дээр бид нар composite маань ямар нэртэй хадгалагдах вэ гэдгийг энд өгнө. Composite гэж. За энэ composite гэдэг маань ийм файл одоо string файл үүсгэх юм байна. Тийм үү. За бид нар энэ write codes гэдгийг graphics гэдгийг сонгож. За энэ дээр interval code. За энэ юу ч үгүй. За энийг бид нар 3 гэдэг өгч. За энэ дээр apply дарна. За дахин apply. За ингэснээр бидний composite хийгдээд ороод ирж байгаа. За бид нар энэ composite маань энд үүссэн байгааг харж байна. Энд бидний string файл үүссэн. За энийг чирэг даралтаар оруулж ирж байгаа. За ингэснээр биднэрт хөдрийн битийн төсөөлөл авах. Эндээс өмнө цаашаа хөдрийн битийг тодорхойлоход бид нэр хэдгээр зүйлсээр ашиглана. Энэ композитыг бид нар маш сайн давтах хэрэгтэй. Энэ маань цаашдаа биднэрт айгүй хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар хөдрийн битийг нөөц бодод хүртэл энэ композитын төсөлмжтэй боддог учраас энийг маш сайн хийж сурах